Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр Сибирийн тайгын гүнд хамгийн ойрын хүн амьдардаг суурьнгаас 250 км-ийн зайд маш хүнд нөхцөлд дэлхийгээс 40 гаруй жил тусгаарлагдан амьдарсан Орос гэр бүлийн нэгэн сонин содон гайхалтай түүхийг ярьж өгөхөөр бэлтлээ. 1978 оны 100 Сибирийн өтгөн ойшигөө дундуур орсох Абакан голын дагуу төмрийн өдрийн орд хайж буй зөвлөлтийн геологчдын багийг булгахаар нисдэг тэрэг аюулгүй газар дах тал байхаан эргэлдэж байв. Газар дах газар хайж байсан тэдний нүдэнд байх ёсгүй нэгэн зүйл туссан онцорхойд модон байшин байх бөгөөд байшингийн хажууд хүнсний нохооны талбай байдаг. Энэ газар хамгийн ойрын суурин газраас 250 км зайд орших ба огт хүн очиж байгаагүй уг бүс нутагт хүн амьдарч байгаа талаар ямар ч баримт албан бүртгэлд байхгүй. Ингээд геологчид энэ газрыг судлахаар шийдэж Галина Писменская гэдэг геологчоор ахлуулан хэрэгтэй гэсэн бүхнээ аван явцгаав. Тэд Бартад замыг туулан явахдаа хүн амьдарч байгааг нотлох маш олон шинж тэмдгүүдтэй таарч байв. Ийхүү явсаар нөгөө жижигхэн байшингийн өмнө ирэхэд гинэт байшингийн хаалга чихрэн онгойж маш хөгшин ир гарч ирдэг. Тэр хөл нүцгэн байх ба сахал үсэндээ баригдсан шуудагаар хийсэн дахин нөхсөн цам цөмд өмссөн бөгөөд өвгөн айсан харагдаж байсан ч тэднийг маш няхуур ажиглаж байв. Өвгөн тэднийг ширтээд хуучны ор саялгуугаар "За та нар энд ирсэн бол одоо орж дээ" гэж хэлсэн байна. Байшинд ороход геологчдын өгсөн дүр зураг яг л үлгэрт гардаг шиг санагдсан байна. Гарц тааралцсан материалаараа хийсэн энэ оромж яг л амьтны ичээ шиг шалан төмсний хайлс хушны самрын ясаар дүүрэн. Бүдэг гэрэлд эргэн тойрныг харахад энэ оромж нь нэгхэн өөрөө байсан ба маш давчуу хөхц хэр буртгаар дүүрсэн байв. Гайхалтай нь өвгөн ганцаараа биш 4 хүүхдийн хамт гэр бүлээрээ амьдардаг аж. Чимээ аниргүй байдлыг гинэт уйлаа майлан эвдэж нэг эмэгтэй залбирангаа бидний нүглийг цээрлүүлж байгаа нь энэ хэмээн зурхирч байхад нөгөө эмэгтэй нь багны ард нуугдан газар суух бөгөөд жижиг цонхны гэрэл түүний айж томорсон нүдэн дээр тусахад геологчид эндээс аль болох хурдан гарч тэднийг тайван орхих ёстой юм байна гэдгийг бол ухаарсан. Геологчид овоохоогоос яран гарч хэдэн алхмын зайд очин учирсан юмсаа дэлгээд одоо өөрсдөө хоолоо идэж эхэлдэг. Хагас цаг өнгөрөхөд өвгөн хоёр охиныхоо хамт гарч ирсэн. Хэдийгээр сандрахаа болсон ч айсан хэвээр байсан тэд шинэ хүмүүсийг илт сонуужрахаж байгаа нь бол харагдаж байв. Баг зэрэг эмээсэн байсан ч гуруулаа ирээд суусан. Зочид тэдэнд талах, жимсний чанмал, цай гэд өгсөн боловч өгсөн болгоноос нь татгалзаж байсан. Бид ийм зүйл идэх хоройтой гэж буртнах үед Писменская өмнө нь талах идэж үзсэн үү гэж асуухад өвгөн "Би бол идэж байсан. Харин эд бол үзээгүй, хараачгүй" гэж хариулсан байна. Охид бүхий л амьдралынхаа турш хүмүүсээс тусгаарлагдан амьдарсан тул хоёр охины яриа хазгай мөрий байсан. Ингээд бүгдээрээ өвгний гэрийнхэнтэй танилцсан. Өвгний нэрийг Карп Ликов гэдэг бөгөөд тэр 17 дугаар зуунаас хойш өөрчлөгдөөгүй Оросын хуучин итгэгч, үнэн алдартны урсгалыг баримталдаг хүн байв. Хуучин итгэгчид агуу Петр хааны үеэс эхлэн хавчлах шалтанд өртөж ирсэн бөгөөд Ликов энэ бүхнийг өчигдөрхөн болсон мэт тодхон дурсан ярьсан. Түүний үзэлд одоо Петр хаан бол хүн дүрст антихрист, ард түмний дайсан аж. Хаан Христийн итгэгчдийн сахлыг хүчээр хусаж Орос орныг орчин үеийн шүүлэх нэрийн дор одоо явуулсан кампанит ажиллаа. Өөрийнх нь хэлснээр үнэн итгэлийг гутаасан хэмээн баталдаг байсан байна. Гэвч одоо большевикуудын засаглал ихэлснээр Ликовынхны хувь заяа бүрч дорцсон. Зүйл засгийн үед хуучин итгэгчид одоо ял шитгэлээс зугтан Сибирийн зүг дөрвөхөөс өөр аргагүй болсон байна. 1930-ад оны их хэлмэгдүүлэлтийн үеэр одоо Христийн шашин бүхэлдээ дайралтад өрчөж Карпийн ахыг коммунист зэргүүд одоо буудан хороосон байна. Энэ эмгэнэлт явдлын дараа Карп одоо гэр бүлээ дагуулan тайгын зүг цогцсон байна. Энэ бүхэн 1936 онд тохиолдсон хэрэг. Тухайн үед тэд дөрвөлээ байсан. Эхнэр Акулина, одоо 9 настай хүү Савин, 2 настай охин Наталья. Тэд одоо хэдэн эд тогшил үр тариагаа чирэн тайгын гүн рүү одоо нүүсэн бөгөөд энэ тэрүүгээр дэнүүчлэн хийсч байгаад эцэст нь одоо энэхүү онцорхоод одоо байшингаа барин амьдардаг болсон байна. Зэрлэг байгалийн дунд Ликовынхон одоо хоёр шинэ хүүхдээ одоо үлгэдэн авсан бөгөөд 1940 онд Димитрий, 1943 онд Агафья төрсэн байна. Харамсалтай нь одоо энэ хоёр хүүхэд нь одоо гэр бүлийнхнээсээ өөр хүний хизээж харж үзээгүй бөгөөд тэдний гадаад ертөнцийн талаарх мэдлэг нь одоо эцэг эхийн ярьсан хууч ярианаас цааш хэтэрдэггүй байсан байна. Ликовын хүүхдүүд хотгийнх газарт одоо өндөр байрлал байшин дунд олон мянган хүнд одоо зэрэгцэн амьдардаг тухай сонсож байсан. Мөн Оросоос одоо өөр улс орнууд байдаг талаарч дуулсан байна. Энэ бүхэн тэдний хувьд одоо хийсвэр
төсөөллийн чанартай зүйл мэт санагддаг байсан. Тэдний мэдлийн цорын ганц их сурвалж нь одоо мөрөглийн ном, хуучны Библийн сургаал байлаа. Ээж Акулина эдгээрийг одоо ашиглан хүүхдүүдтэй уншиж бичиж зааж өгдөг байсан бөгөөд үзэг бихний оронд одоо хусны мөчрийг үзүүрлэн цэцгийн шүүсэнд дүрж бичүүлдэг байсан байна. Энэ гэр бүл одоо ийм олон жил дэлхийгээс тусгаарлагдан амьдарсан гэдэгт бол итгэхэд бэрх боловч тэдний өдөр тутмын амьдрал ямар хүнд байсан нь бол тодорхой. Лиговийнхан зөвхөн одоо авч гарсан нөөцдөө түшиглэн одоо амьдарч тайгаас маш хязгаарлагдмал зүйлсийг л хэрэглэж байв. Жишээ нь гутлын орондоо хус модоор углааш хийж өмсдөг, харин хувцас нь илэгдэж дуусахад ургамлаар өөртөө нөхдөг байв. Хачирхалтай нь тэд тайгаруу дөрөвхтэй одоо эрүүл одоо бүр нэхмлийн машины зарим нийт ангийг өнөхөртөл авч явсан байдаг. Анх авчирсан одоо зөөн тооны сав суулга нь олон жил хэрэглэсний эцэст одоо зэвэн дидэгдэн хэрэггүй болсон тул усны үйсээр одоо хийсэн савыг орлуулан ашигладаг байсан байна. Гэвч одоо тэр нь гал дээр тавих боломжгүй тул одоо хоол ихэд маш хэцүү одоо хүнд болж байсан. Лиговийнхны одоо хоол хүнсний хөвчлэн одоо цайруулсан хөх тариа төмөс байсан. Димитри 90 цайнд хүрэх үед буюу 1950-ад оны сүүлээр тэд анхныхаа амьтныг одоо урханд оруулан мах арсыг нь ашиглан эхэлсэн байна. Буу шийдэн бүхэл одоо нум сумгүй байсан тэд нэг бол урь хухан, үгүй бол амьтдыг одоо эцэж унтлан одоо уул хадаар хүн ангуулцдаг байсан гэж. Димитригийн хувьд одоо маш дэсвэр хатуужилтэй нэгэн байсан хагаад өвөлж хөл нүцгэн хийж хэдэн өдрийн турш одоо хасах 40 хэмийн хүүтэнд хоноглон явсны эцэст одоо залуу буухан одоо мөрлөд ирдэг байсан үе байдаг. Гэвч ихэнхдээ одоо мах байдаггүй байсан тул тэдний тижэл нэгэн хэвийн л байсан. 1961 оны 6 дугаар сард цас орж цаг агаар огцом хүйдэрснээр одоо тэдний цэцэрлэгийн бүх ургамал хөлтөнд сүйдсэн байна. Дараа хавар нь гэхэд Лиговийнхан хүн хоол хүнсгүй болж модны холтос итгэээс өөр аргагүй болсон. Энэ үед их Акулина нь хүүхдүүдтэй аврахын тулд өөрөө хоол идэгээ зогсоож үүний улмаас өлсгөлөнгөөс болж одоо нарс барсан байдаг. Гэвч одоо гэр бүлийн бусад гишүүд нь нэгэн гайхамшигт явдлын ачаар бол амьд үлдсэн ба Вандын талбайн дунд одоо ганцхан хөх тарианы соёо ургасан бөгөөд Лиговийнхан түүнийг хашаалж өдөр шөнөгүй одоо хэрэм хулганаас хамгаалan харж хандаж байсан гэдэг. Ургац хураах цаг болоход энэ ганцхан одоо соёоноос 18 ширхэг үр гарч түүний ачаар тэд дахин одоо тариалалтаа эхлүүлж чадсан байна. Зөвлөлтийн геологчдод таарах үед Лиговийнхан гадаад ертөнцийн талаар одоо ямар ч мэдлэггүй байсан. Тэр үед 20 дугаар зууны одоо хамгийн том өөрчлөлтүүд дэлхийн дан, цөмийн аюул, хүн сарн дээр хөл тавьсан түүх гэх мэтчлэн одоо бүгдийг нь анх удаа сонссон. Гэхдээ Лиговийнхан бол зэрлэг хүмүүс биш байсан. Эцэг Карп нь ухаалаг хүн байсан бөгөөд бүх амьдралаа ойд өнгөрүүлсэн ч шинжлэх ухааны олдыг бол ойлгож чадаж байсан. Карп одоо сарн дээр хүн алгасан гэдэгт итгэхээс татгалсан ч одоо хиймэл дагуулын ойлголтыг ойлгож чадсан тэрээр өөрийн нүдээр оддын хачин хөдөлгөөнийг ажиглаж байсан нь одоо хиймэл дагуул байсныг ухаарсан байна. Ер нь бол геологчдод учирсан тэдний өдөр тутмын амьдралыг оронгоор нь бол өөрчилсөн. Эхэндээ эцэг Карп гадаад ертөнцөөс тусламж авахыг эрс эсвэргүүцэж байсан ч удалгүй баг багаар буулт хийж эхлээд давс авахыг хүлээн зөвшөөрсөн. Заримдаа Лиговийнхан өөрсдөө геологчдын лагерт очдог болсон. Харин тэдний хувьд хамгийн сэтгэл хөдлөм зүйл нь геологчдын бааз дээр харсан телевизэр байсан. Тэд түүнээс нүдээ салгаж чадахгүй ширтэж суудаг ч үзэж дууссныхаа дараа заавал бурханд залбирч нүглээ намилждаг байв. Эдгээр тэд баг багаар иргэншилтэй холбоод тогтоож байсан ч Лиговийнхан ойд одоо өөрсдийнхөө тусгаар амьдралыг одоо үргэлжлүүлсээр байсан. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам авч буй зүйл нь баг багаар нэмэгдэж Эрдэмтдийн нэг найз өрөмдөгч Ерофей Седовын тусламжийг дуртаяа хүлээн авсан. Ерофей завч хөлөөгөөрөө Лиговийнхан тариа тархтан тусалж байсан бөгөөд одоо мөн хутга, сэрээ, бариул, үр тариа, хожим нь одоо үзэг, цаас бүр гарч идэн хүртэл өгдөг болсон. Карпийн одоо нас 80 гарсан ч гэр бүлийнхнийхээ тэр хүний байр сууриа хатуу баримталдаг байлаа. Түүний уган хүүс сав энэ бол шашны асуудалд одоо нугаршгүй үнэн читгэгч бөгөөд одоо гэр бүлийн доторх жинхэнэ арбитр байсан. Эцэг хүүгийнхээ тухай хэлэхдээ бол тэр үнэхээр бат итгэлтэйч дэндүү хатуу хүн гэж хэлсэн. Тиймээс өөрөө одоо хорвоог орхисны дараа савын өрхийн тэргүүн болсон цагт одоо юу болох болоо хэмээн Карп одоо сэтгэл төгшин боддог байсан гэдэг. Эхийг алдснаас хойш Наталья тогоож ойдолчин эмчийн үрийг одоо гүйцэх гэж оролцсон ч анхынхаа өмнө одоо эсэргүүцэл үзүүлж чадахгүй дуугүй дагдаг байсан. Харин хоёр бага хүүхэд нь одоо илүү нээлттэй өөрчлөлт шинжилтийг
хүлээн авахд бэлэн байлаа. Агафья бараг дуулж байгаа мэт илгуулан ярьж энгийн үгийг хүртэл олон үе нэмэн уянгалуулдаг зангаараа ирсэн зочдод өөрийгөө дөнгөө мэт ойлгуулдаг байсан ч гэсэндээ үнэндээ маш ухаалаг ажилч хичээнгүй нэгэн байсан. Хуан Лигүү амьдардаг энэ гэр бүлд өдрүүдийг тэмдэглэн тооцох нь маш чухал үүрэгтэй байсан. Энэ ажлыг бол Агафья ихэвчлэн хийдэг байсан. Намрын орой тэр гараараа зойр ухууж нар шингэсний дараа хүртэл сарны гэрэлд ажилладаг байж. Лековийнхноос геологчдын хамгийн дуртай нь Димитри байсан. Тэр тайгыг сайн мэддэг, хэрээр явах дуртай, чадварлаг залуу байсан бөгөөд хамгийн сониуч ирээдүйг харж чаддаг нэгэн байв. Тэр гэрийнхээ зуухыг өөрөө хийсэн хүнс хадгалах зориулттай хүнсний үйсэн сав хүртэл бүтээдэг. Гуайлан хувааж харуулдан байшингаа засаж янзалдаг байсан. Эрдэмтдийн авчирсан шинэ технологиг тэр ихэд сонирхдог байсан бөгөөд геологчдтой харилцаа дотн болсны дараа тэдний зөвшөөрлөөр Леговийнхан доошоо голын хөвөнд байрласан зөвлөлтийн хуаранд очилдог. Димитри тэнд мод боловсруулах цэхэд олон цагийн турш баяртайгаар зогсож хөрөө тоокрын машин модыг ямар хурдан боловсруулж байгааг бол бишрэн харж зогссон. Гэсэн ч Леговийнхны амьдралын хамгийн эмгэнэлт хэсэг нь гадаад ертөнцтэй дахин холбоо тогтоосноос хойш маш богино хугацаанд бүх зүйл нуран унсан явдал байсан. 1981 оны намар гэхэд 4 хүүхдийн 3 нь ердөө хэдхэн сарын зайтагаар нас барцгаасан. Савн Натали хоёр бөөрийн дутагдлаар хорвоог орхисон тэдний хүнсний хомсдолтой холбоотой байсан бол Димитри уушгины хатгалгаагаар нас баржээ. Геологчид Димитрийг аврахын тулд бүхий л боломжийг ашиглаж нисдэг тэргээр эмнэлэгт хүрэхийг хүртэл санал болгосон ч Димитри татгалзаж байсан. Түүний сүүлчийн үг нь хүн бурхны хүссэн хугацаанд л амьдардаг гэж хариулсан байдаг. 3 хүүхдээ оршуулсны дараа геологчид Карп Агафья хоёрыг хамтдаа тайгаас гарч хуучин тосгондоо амьдарч үлдсэн хамаатан садан дээрээ очиж амьдрахыг ятгсан ч тэд татгалцсан байдаг. Эцэст нь тэд хуучин амбаараа засан тайгад үлдэж амьдрахыг сонгосон байна. Карп Лико 1988 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хорвоог орхисон бөгөөд Агафья түүнийг геологчдын тусламжтайгаар ууланд оршуулсны дараа гэрлүүгөө ботсон байна. Агафья бол гэр бүлийнхээ цорын гонц амьд үлдсэн гишүүн бөгөөд итгэхэд бэрх мэд санагдавч тэр 80 гаруй настай хэрнээ одоо ч Сибирийн тайгад жижигхэн модон байшиндаа амьдарч байна. За энэ хүрээд өнөөдрийн дүүх маань өгөр өндөрлөж байна. Таалагдсан байхаа гэж найдаж байна. Хэрвээ таалагдсан бол та бүхэн subscribe болон лайк дараад суугаад дэмжээрэй. Дараагийн бичлэгээр дахин уулзтлаа. Баяртай.